За нийслэлийн хэмжээнд улсын сургуулигүй цөөн хороод нэг бол Хаанвал дүүргийн 18 дугаараараа. Тэгвэл өнөөдөр тус хороонд 640 хүүхдийн улсын сургуулийн барилга угсралтын ажлаа эхлүүллээ. Хаанвал дүүргийн 17-18 дугаар хорооны хүүхдүүд улсын ерхий боловсролын 130 болон 32 дугаар сургуулиудад гэрээсээ хол явж хамрагддаг байна. За тэгвэл энэ бүсэд 2026 оны 9-р сарын 1-нд ашиглалтанд орохоор шинэ улсын сургуулийн барилгын ажил эхэллээ. Тус хороо нь 20 мянга гаруй оршин суугчдаагаас сургуулийн насны 5,000 орчим хүүхэд байдаг байна. Энэ нь бол за Хүннү 22 болон Хаан Хийлс энэ авийн хүүхдүүд бол улсын сургуульд хамрагдах нөхцөл олцоо бүрдэж байна гэж ойлгож болно. За энэ бол яагаад улсын сургууль байхгүй байсан бэ гэхээр энд хажуу талд баригдаж байгаа номингийн одоо төлөвлөлтөнд бол өөр улсын сургууль биш өөр одоо хувийн сургуулийн төлөвлөлт байсан. За энийг нийслэлийн засаг дарга болон улсын хурлын гишүүн Алдар Жавхлан дарга нар ярьж байгаа товийн компанитай зөвшөөрөлтсөж байгаа энэ газрын бол улсын сургууль болгохоор одоо шийдвэр гарсан. Тэгээд өнөөдөр бол энэ шав тавих сургуулийн барилга угсралтын ажил эхэлж байна. Сурчлын энэ бүсэд улсын сургууль байдаггүйгээс хүүхдээ төвжрэлт хол зөөх за эсвэл өндөр төлбөртэй хувийн сургуульд оруулахаас өөр сонголт байдаг байна. За энэ нь айл өрхүүдэд санхүүгийн дарамт хүнд байдалд оруулдаг талаар хорооны засаг дарга ярьсан юм а. Маш сайхан тийм өдөр болж өнгөрч байна. Манай улсын сургуулийн маань шав тавих юм ёсол болж байна. Тэгээд 18 дугаар оны хэмжээнд сургуулийн насны нийт 5,000 хүүхэд байна. За 20 мянга гаруй хүн амтаа болсон байна өнөөдрийн хэмжээнд. Тэгээд цаашдаа бол энэ сургууль маань эрхчил бид нар бол ашиглалтанд оруулаад энэ хороодын маань эцгийнхнэр хүүхдүүдийн маань одоо хүссэнгүлээс улсын сургууль маань ашиглалтанд ороод энэ сайхан буянтай үйл явдал өнөөдөр болж байгаад бас туул их баяртай байна.